хамгийн best of best гэж байгаа байхгүй юу? Маш гоё юм.
Тэгэхээр маш гоё хэмжээний миний хичээж үтгэл, миний хүч чадал, миний бүх амьдралын хичээлийн цаг, мэрэгэн сэдвийн ажлын цаг, мөнгө урах гэж явж байгаа ч гэсэн тэр бүх юм нь Бурханаа урах ёстой юм гэсэн тийм санаагаар бид хийж өгч байгаа. За одоо шууд тэгвэл өсөлтний шүс ямар утгатай вэ? Библи дээр үзүрний ямар хэлбэр бэ юм? Үзүрний шүс мөн үү? Үзүрний шүс нь баяр баясгалыг ярьж байгаа. Тэгэхээр бид нар мөргөл хийхдээ за өөрийгөө зовлосоорой гэсэн. За Бурхан минь биелдэг. Юм уу хачаад бүх ажил, бүх цаг, бүх хүчтэй Бурханд өргөх гэсэн. Ийм сэтгэл ингээд айгүй муухай бас сэтгэлээрээ Бурхандаа ярьж болохгүй. Баяр баясгалтай. Тэ? Баяр хүртээгээрээ Бурхантай уулзахыг хүсдэг. Бурхан бид нарыг тгийж хүлээдэг учраас тэгэхээр гурван тоос усан үзүрний шүлсэн ийм учиртай байна. Тэгэхээр сацдаг дахилтыг Бурхан өглөө ороо болон надад өргөөрэй заавал тэгж хэлсэн байгаа. Тэгэхээр өглөө ороо болон бүх юм аваад миний өмнө гарч ирээрэй. Настай уулзцгээ. Би чамд хүчээ өгье, ивэж өгье, хайрлж өгье гэж байгаа байхгүй юу? Энэ үгэндээ бид нар 7 хоног яаж энийг хэрэгсэн үү? Ийсэн мэдгүй байна. Гэхдээ Бурхан мэднэ. За, өнөөдөр тэгвэл өргөжлээ. Дахиад нэг өөр дахил байгаа. Библиэр ингээд янз 5-6 ширхэг дахил байдаг байхгүй юу? Жоо өөр. За, энэ удаагийн дахил болохоор энэ би зөв уншиж байгаа мөнөөс энэ эвийн дахилын өргөл. Мөн үү? Эвийн дахил. Ойлгож байна уу? Эвийн дахил юу? Энэ юу юм? Сая бид нар бидний итэл уншсан байгаа шүү дээ. Тэр чинь шинэ гэрээнээс гэхдээ хуучин гэрээнээс дахилыг ингээд дахил нарыг нутыг тайлбарлахдаа гарч ирсэн байхгүй юу? За, Леви номын 7 дугаар бүлгийн 11-с 18 цаанг уншиж өгөх юм байна уу? Леви номын Ихлээр 9-с гарах тэгээд Левит 3 ном. Леви номын 7-ын 11-с 18 хүртэл. Цаана уншаад өгнө. Эзэнт өргөх эвийн дахлуудын нялх дахлын хууль ийм болоо. Хэрэг тэр үүнийг цацагдсандаа өргөх бол хадгалын дахилтай хамт хосон багсарсан боо, тос түргсэн эсгээгүй бин тастаа сайтар багсарсан сайн урьдчилан боовыг өргөх ёстой. Эвийн дахлуудынхаа хадгалын дахилд тэрээр бинтэй хамт эсгсэн талхыг өргөж болгон өргөх. Тэр өөрийн бүхэл өглөөс нэгийг эзэнт хандаг болгон өргөх. Энэ нь эвийн дахлуудын цусыг цацсан дахилчид ногдох болоо. Талархад зориулсан эвийн дахлуудын нэрлэх дахлын махыг өргөсөн өдөрт нь идэх ёстой бөгөөд өглөө болтол түүнээс юу ч үлдээх ёсгүй. Харин өргөл дахин ам өчөг буюу сайн дурынх байх аваас тэр хүн үүнийгээ дахил өргөсөн өдөртөө идэх ёстой бөгөөд үлдэгдлийг нь маргааш нь идэж болно. Гэвч дахлын махны үлдэгдлийг 3 дахь өдөр галт шатаах ёстой. Эвийн дахлуудын нэрлэх дахлын ямар ч махыг 3 дахь өдөр нь идэх аваас энэ нь хүлээн авагдахгүй. Мөн өргөсөн хүнч зохистой тооцогдохгүй. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнээс эзэн хүн хилэнцээ үрнэ. За баярлалаа. Сая юу сонссон юм аа? Юу ойлгосон? Юу илээ? Юу гарч ирсэн? Эсгээгүй бин. Тэгээ бин хассан гурвал ямар баахийн идэг юм гарч ирлээ тий? Тэгээд махны талаар тий? Та нарын дуртай мах. Тэгсэн чи юу гэж юм? Яг тэр өдөртөө эсвэл зарим нь 2 дахь өдөртөө идэж болно гэдэг 3 дахь өдөр идвэл тэр хүний бүхний хүмүүсээс ингэж таслан гэж байгаа байхгүй юу? Ямар амар ингэж махад жоо хончрохоо эзэн гэж
야, 갔다가 이제 영어를 어떻게 해요? 좀 히쳐야 알았을 우문인 이시대도띠 원샷 되게 이거 얼핏 죽슨 오이 패스노 자 얼핏 이게 히체고야 같아 저기 닉 타켓 같이 이렇게 무슨 바깥에 삐치슨 정도 있어 자 디슨chen 이윈 뭔데 이윈 타켓 이때 그냥 누인데 진짜 이브레게가 샬라민 있지 이렇게 그건 만약 샬롬이 더 같이 이브레 우미티스 때 бид нар бүгдээрээ шалом гэдэг тэг шаббат шалом гэж бас нэлээддэг. Бас зүгээр хай сайн уу гэж ярихдаа шалом гэдэг. Тэд нар за одоогийн Израиль жоохон шалом биш те. Шалом баггүй тийм баг ингэ дайн боцоод байгаа юм шиг байна. Гэхдээ шалом гэдэг нь их тайвн гэсэн утгатай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эвийн тахил гэдэг нь бурхан бид нарын хоорондоо инх тайвнтэй дэм биш инх тайвнтэй болох ёстой гэсэн утгатай байхгүй юу? Би энийг мэдээд байсан чи өчтөр орой манай нэг пастортэй 25 жилийн өмнө Монголд үйлчлсэн мишнерээр байсан Эрик пастор хат ирсэн байсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ эвийн тахилын талаар ярьдیں۔ Тэгээд шингэрэнээс гаргаад гэхдээ тэгээд бурхан бид нар хоорондоо одоо өөрийнхөө гим нүглээс болж ингээд дайсан болсон. Гэхдээ Есүсийн загаанаар болж бид нар ингээд Есүсийн загаанаар хүлээн зөвшөөрдөг итгэдэг хүн болгондоо бурхан бид нартай ингээд инхтэй за манай аавын нэртэй болно. Талига хадам аавын нэр байхгүй инхтэй аавыг гэдэг инхтэй минаа гэж хэлдэггүй шүү дээ. Ааваа гэдэг учраас 자, бурхан бид нарын хоорондоо нэг тайвантай тайван болгож өгдөг Есүсийн үйлчлэл гэж тийм юм яриад би ийм сураа надад бичсэн гэсэн пастор яаж мэдсэн болохоор ингээ харахад бурхан энэ шаббат өдөр бид нартай ийм мэдээллийг өгөхийг хүссэн байна гэж бодоод маш баярлсан. За тэгвэл бурхан хүн хорооны харилцаа тасалсан харилцаагаа уцаач ингэ тавьдаг тийм мөргөл байхгүй юу? Ивийн тахил гэдэг. Аажиг ойлгомжтойо. Ойлгомжтой тий. За энийг яаж өргөдөг вэ гэдэг нь одоо уншиггүйтэй гэдэг Леви намын 3-ын 1-ээс 17 дээр 3 дугаар бүлэг тэр зэгээрээ тавьсан байгаа. За тэгээд хамгийн түрүү мэдээж тахил дээр юу хэрэгтэй хамгийн түрүү хүн болон өргөлдөх хураач муу за хон яма эсвэл энэ юу гэдэг өхөр үртэй баян хүн нь эсвэл бурхандаа их дутсан болохыг хүсвэл тэг өөрийнхөө сонголтоор ингээд өхөр хон ямаагаас ингээд сонгоод гэхдээ за өнөө маргаш ингээд өвдөд өгөх магадгүй гэсэн маллаас авах эсвэл хамгийн гоё хамгийн цог хамгийн тийм цэвэрхэн эрүүл тийм маллаас сонгох best of best сонгох тэ энэ угаасаа маргаш энэ арай ханьяатай жилиг туш ханьяатай энийг яаж ის болохгүй тэ за тэгсэн чинь мөргөл өрөх гэж байгаа өнөө эхлээд өөрийнхөө маллаас нэгийг сонгоод авчраад өмнө дахиад бас тэгсэнтэй энэ тахилч нь тэр хооны хурааг ингээд юу юм нас баруулж ихээр санийтэй тэр өхөрлөг биш тахилч биш ээ мөргөлтэй ирж байгаа өөрөө одоогоор ярьвал пастор ч юм уу номлогч биш манай барьяасны бүх гişүүд өөрийнхөө хураагийг авч ирээ өөрөө тэрийг ааллах хэрэгтэй өхөрлөг хэрэгтэй тэгээд тэр нь юу гэсэн үг вэ? Өөрийнхөө сэтгэлийн бүхний өмнө ингээд нэг хэрэгтэй гэх юм уу те? Миний 7 хоногийн энэ гим нүгтэй бужир болсон намайг бурхан минь алаад өгөөч. Тантай чог яг таньсыг Есүсийг амьдрмаар байна. Намайг өгөхдөө миний дотор Есүсийг сэргээж өгөөч гэж. Бид өөрийнхөө
сэтгэлээрээ залбирах хэрэгтэй гэсэн утгатай. Тэрийг пастор чи ингэж бодсон уу? Чи ингээрэй гэж ярихгүй өөрөө тэгж хийх ёстой гэж байгаа байхгүй. Өөрийнхөө сэтгэл гэж бэлдэх хэрэгтэй. За тэгсэн чинь дахиж тэгсэн дараа өмнө яасан. Цусыг гаргаад ингээд тахлын ширээний дөрөв тийшээ ингээд цацсан. Ингэж цацдаг гинэ. За тэгээд бас энэ удаагийн ивийн тахил дээр нь юу хийдэг бэ гэхээр тос өөх малын биеийн дотор янз бүрийн өөх байгаа шүү дээ. Ялангуяа энэ хон авсан хүн нь ингээ онцгсан хонны юу вэ? Хонны сүрчин тэр чигээр өөх байгаа шүү дээ. Тэрийг ингээд тодорхой бичсэн байгаа. Тусдаа библ дээр бүх тийм тоос өөхнүүд нь та нар идэхгүй ээ. Тэргээ бурхандаа шатаад өрөх ёстой гэж бичсэн байгаа. Тэгээд юу вэ? Манай эцэг өнөө өглөө үтсэн гэсэн нь юу вэ? Хоёр ширэг байдаг өөр. Манай эцэг өөр үтсэн гэдэг манайхаа залбираад өгөөрэй. За гэтээ одоо манай эцэг бүр биш. Хурагны хамны ямааны бүрийг тэгээд бас илдэг. Энэ хоёрыг тостайгаа өөхтэйгээ чуд ингэж шатаад бурхандаа өрөөх ёстой гэж байгаа байхгүй. Тэгсний дараа маха яах юм? Хамгийн чухал маха яах юм? Өрөөх шатах юм уу? Яах юм? Идэн гэж бичсэн байгаа шүү дээ. Сая уншсан шүү дээ. Хуваагаад идэрэгтэй хамгийн түрүүнд дахиждаа хэдэн хуваа өгөө. Тэгээ өөрсдөө гэр бүтээгээ гэхдээ бас энэ цаа аюул чухал юм байгаа. Ганцаараа биш. Яагаад гэвэл талхсан сэтгэлтэй өргөсөн тахилны эвийн тахилтын мах болохоор тэр өдөр нэг өдрийн дотор нэг өхөр би ганцаар чадахгүй. Нэг өхөө аваарай гэж банк. Тэгсэн чинь өөр төрлийн тахил байвал эвийн тахил байвал хоёр өдрийн турш маргааш хүртэл идэж болно. За 2 өдөр хүртэл би ганцаараа нэг хон ч юм уу нэг өхрийг чадахгүй. Тэгэхээр 3 өдөр бити идэ гэсэн нь ямар утгатай вэ гэхээр ихтэй тухайн үед хүрэгч байсан уу? Байгаагүй. Тэгэхээр 2 хонцоо тэгээ муухай багттай байгаа шүү дээ. Тэ аюутай болцдог. Тэр нь бейзикээр ингээд үндснээр байгаа. Гэхдээ утга нь яг гол утга нь тэр биш. Бүр ингээд чухал утга нь чи ганцаараа биш. Хажууд байгаа хүмүүс ялангуяа ялуу хүмүүс хуваалцаад чуу гэдэг гэсэн утгатай байхгүй юу? Тэг 3 өдрийн үдээгээд ганцаараа идэх гэсэн хүн нь ямар сэтгэлтэй? Амаа. Би ганцаараа ингээд гэсэн сэтгэлтэй байхгүй юу? Ингээд цаанасаар гоё юм гараа ингээд ганцаараа ингээд нуугаад ингээд шикап дотор чимээ. Чиглаад нуудаг хүн байна уу? Тэгээд гэр бүлтэйгээ нэстагаа туалцаадгүй өөрөө ганцаараа идэх тэгээд шүдэ юм уу хааждаг тийм. За тийч нуугаад өөрөө амиа байж болохгүй гэж бурхан хэлж байгаа байхгүй юу? За тэгсэн чинь за энэ тэгвэл тос бүх өөх тэгээд бүр болон илтэгийг бурхандаа өөртөө идэхгүй нэгээ бурхандаа өргөх ёстой гэсэн нь ямар утгатай. Сая тосыг юу гэж хэлсэн? Best of best. Хамгийн гоё юмыг өргөх ёстой гэсэн. Хамгийн гоё юмыг бурхандаа өргөдөг гэснийг илэрхийлж байгаа гэж хэлсэн. За тэгвэл илэг тэгээ бүр ямар утгатай юм болоо? Зарим хүмүүс нь зарим судалгаач нараа ингэж боддог. Наач нь амтдаггүй маа. Тэгээ бурхан хамгийн амтдаггүй би өөрөө идчихье. Надад шатгаад ингээд явуулчих. Тэгээд үлдсэн гоё ядтай махан та нар уустай ингэж бичсэн гинэ. Тэгэхээр за тэр чи яг уу гидс байштай илгийг бүр гэдэг энэ гидсний микс хийсийг гэнэ. Монголчууд тэргээ цаанаад иддэг. Тэгээд амт нь ямар швэ? Хашин байна гоё юм тийм. 일찍 왔다가 저거 분위기 아무리 뭔가 일찍 오라고 шүлдэг учраас ингэж байна. Харин бас тийм бас тэгж ингээ ойлгодог хүмүүс бас байдаг. Зүгтэй. Тэгж эрүүл мэндийн талаар тэр basic
үндэс болон ойлгож боломжтой. Гэхдээ за яг утаагаар Библиэр бол одоо ингээд уншихгүйтэй гэхдээ маш олон ишлэлээр нь бүр болон илгийг юу гэж хэлдэг вэ гэхээр хүний оюун бодол тэгээд мэдрэмж байдаг газар гэж хэлдэг байхгүй юу? Мэдрэмж мэдрэмж юм биш үү? Тэгэхээр дахиж өргөх гэж ирсэн одоо мөргөлтэй ирсэн та бид бүхэн юу хин энэ хурагийн хоньны бүр буюу илгийг үргсэн юм шиг бид нар бас одоо бид нар бүх оюун санаа бодол тэгээд мэдрэмжийг бурхандаа өргөх ёстой гэсэн утгатай байхгүй юу? Тэгэхээр энэ ивийн тахил гэдэг нь бурхан энийгээр болж юу өгнө гэсэн их тайван өгнө гэсэн байгаа шүү дээ. Бүх бодол, бүх оюун санаа, бүх мэдрэмжийг бурхандаа өргөхаараа хандахаараа миний сэтгэл дотор тайван болцдог. Бурхны дотор тайван болцдог тий. За би манай сүний пастор Филиппин явахаас өмнө ганцхан удаа би 2 удаа шахаад удахах чухлан дээр ирээгүй байхгүй юу? Санжин манайхаа 2 шабатын 5 өдөр нь орой болсон ирээгүй шүү дээ тий. Юу асан бэ? За энэ лайв жоохон зогсчихгүй яах. Тэр цэцгэн зүйлээс болж амжилттай маргасан байхгүй юу? Тэгээ одоо санахгүй байна. Юу хасаасан мэдэхгүй. Аюусан 7 хоног чүгээр байж байгаа. Яг шабат эхлэх гэсэн үед нэг цэцгэн зүйлээс болж маргасан. Хөш чи гэдэг. Юугаар ирсэн чи мэдэхгүй. Монгол цахангаас аяг ингэ болоо. Тэгээд амар дургуураад тэгээд би энэ сэтгэлдээ юм мөргөл гэдэг. Тэгээд ирээг байхгүй юу? Тэгээд магадгүй миний шалтгаан ч юм уу надад ч хүнд азартай тийм хичээл дотор байсан. Тэгэхээр манай нөхөр бас ингээд явахгаа бэлддэг ч юм уу гэж хүн хоёулаа ядраад байсан үед нь тэгээд тавтуудаар болох гэж ингээд чамаадаар болох гэж байсан чинь сатан за энэ хоёрыг одоо ингээд маргуулах юм бол баяраас тэцгээрээ нурнаа гэж бодсон баха тий. Тэгээд тавтуудаар би хоёр удаа гэж ингээд сэтгэл муухай болоод тэгсэн чинь эхний 7 хоногийн шабат өдрийн өглөө манай нөхөр ингээд өглөө ирэх ингээд ширээд номносаа дахиад ингэж шалгахдаг байхгүй юу. Тэгсний дараа өөр айгүй сэтгэл тайван болоод хайраа гэдэг юу сууя гэдэг. Чаша тэгсэн хэрнээ би томоо ингээд ихтэй өөрөөсөө ингээд өөрөө намайг гоц тарай гэж байгаа учраас би ирсэн сүндээ ирсэн. Тэгсэн чинь тэрний дараа болохоо дахиад 5 өдөр ингээд аимштай маргалаа би амар уурлаа. Би чи юу яа тэгж одоо тэгээ шууд амар уурснараа ингээд үнд чадахгүй жаа. Амар уурхаараа ингээд зүрхэн ингээд тэгээ ноор хүрхгүй амар хэцүү. Тэгснээр амар ингээд орой унсан. Тэгээ өглөө 10 өнгөрөөд ингээд нэг дээр ингээд заа би сүндээ явахгүй. Ийм сэтгэлээр тэгээд энэ Майерсмийн пасторын номыг би сонсмааргүй байна. Би өнөөдөр бол ямар ч гэсэн энэ сүмийн пастортай амар үзэн яддаг болохоор сүндээ явахгүй гэж бодож байна. Өөртөө ингэж ярьж байгаа байхгүй юу? Тэгснээр за энэ зүгээр юм болоо яана. Ինչ болтыг болоо гэж бас хараа бисnэ. Тэгсэн чинь нэг талаар яа тэгээ би пасторын ихнэр байсан гэсэн тэр жирийн гişүү штэ. Тэгээ пастороосоо гондоо тэгээд явахгүй зөндөө агаж би тийм байж яг болохгүй гэж тэгж өөртөө ингэ өвөрж байгаа байхгүй. Тэгсэн чинь надад нэг юм ингэж бодогдсон. Би чинь гэхдээ зүгээр жирийн гişүү биш. Зүгээр пасторын ихнэрч биш. Библи судалж байгаа штэ. Тэр санааг орж ирж байгаа байхгүй. Би одоо хуучин гэрээ гэр ямар хэцүү юм бэ? Айдаг заа тий. Хуучин гэрээ судалж болохгүй доктор курс сурж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөсөө тэгж хуучин гэрээ сурж байгаа гээд ухаач байгаа хүн нь хуучин гэрээ дээр бичсэн нэг түүх надад шууд орж ирээд тэр хин бэ юу вэ гэхээр Самуэль байгаа штэ.
사무엘гийн 아웃 엘가나 гэдэг 레위 хүн байхгүй юу. Тэгсэн чинь тухайн үеийн дахиж амар муухай зантай, аштай, гин нүгтэй. Тэгээд мөргөл ингээд яг ариунаараа хийхгүй. За, над махнаас нэг гой надаа. Тэгээд та 조금 байцаагаарэ. Яг ёсоор хийсний дараа гаргаж өгье. Бүгд одоо иймэрхүү тэгээд өөрийнхөө эхнэрээс гадна өөр хүнтэй сүндэ ажилд үйлчлдэг иймэгтэй ингээд гадар явцдаг тийм байдаг тийм мохай дахиж си байдаг үе эллигийн хоёр хүүхэн тийм байсан шүү дээ. Тухайн үеийн сүмийн гишүүнээс нөхгүй юу. Тэгсэн чсэн аргана сүндэ ирдэг хүмүүс нь ямар шүү байсан ч мөргөлт нь тэгж ингээд дорооны жуулсан байгаа ч гэсэн хамаа байхгүй үргэлжлээ сүндэ ирдэг байсан гэж бибдэр бичсэн байхгүй. Надад тэр яг явж ирээд би хүчингээр ингэж бичсэн байгаа шүү дээ. Тэгээ би тэргээс хүлж байгаа шүү дээ. Тэгээд би өнөөдөр баярын пасторыг үжин ядсан гэсэн яасан гэсэн надад хамаа байхгүй. Би суултаа чи өөрийгөө хүндлээд явах хэрэгтэй. өөрийнхөө 자존심 гэж энийг монголоор юу гэж ярьдаг юм? өөрийнхөө гоёор бардын цаг өөрийнхөө бахархаахыг нүрж болохгүй шүү. Чи өөрөө судаач штэ. Гэсэн сэтгэл надад орж ирээд тэгээд орж ирээд тэгээд осондоо юу гэлээ Солонгосын хоёр ах байсан штэ. Тэгэхээр тэр хоёр ахтай ингээд номноосоо ингээд тавьж өгөөд очирч өгөөд тэгсэн чинь за ийм миний үжиг яддаг миний нөхрийн юм пастор юм мэдхгүй тэр хүний номдор би сонсоод яах юм гэж бодсноо. Гэтэ тэрийг очирлангээ ингээ анхаар тавиад очирлангээ түүсний дараа би нэг бодсон чинь сэтгэл амар тайван болсон. Амар тайван. Тэгээ ямар ч тийм үжиг ядсан тийм сэтгэл байхгүй болоо. Оо миний нөхөр амар гоё номдор бичсэн байна штэ. Дөрөвөрсөн юу ч авбасан. Миний бороосон байна штэ. Тэгээд би тэрийг зөв ингэ тэгс бодоод өнгөрсөн. Гэтэ энэ номнолын өнөөдрийн номнолыг бэлдэх та. Энд чинь тэгээд би миний бүр биш те. Нөгөө хураагийн хоньны бүр илийг хүртэл хурхандаа үргэлж гэдэг нь миний дөрвөө дуртай хамаагүй те миний бүх бодол тэгээд мэдрэмж хүртэл бурхандаа яриад бурхан минь би иймэрхүү байна. Намайг янжиж өгөөч, намайг ойлгож өгөөч, намайг засаж өгөөч, намайг тавиад болгож өгөөч гэж зааварсны дараа ямар ч хамаагүй дөрвөө хүний хажууд чигсэн хамаагүй хичвэсэн ч хамаагүй сүндэ ирээд өргүүлээ хамаарахаараа бурхан надаа эхний тэнгэрийн амар таймныг надад өгдөг юм байна гэдгийг энэ номнод бичтээс дахиад нэг удаа сонссон. За тэгэхээр одооноос энэ сүмийн тэр гişүн жоохон тийм тэр сүндэ би яддаг өгөөч. Эсвэл би өмнө энэ гişүнтэй яаснаас эсвэл пастор ямар саний ярьдаг юм уу те тэгчих болснараа мөргөөлийг хийхгүй байж болох уу? Хүмүүстэй хамаа байхгүй шүү дээ. Бурхан бид хоёрын харилцаатай хамаатай. Тэгээд ямар хүн тэр мөргөөлийг ингээ авч явдаг хамаа байхгүй. Мөргөл бол мөргөл тий. Бурхантай уулзахын тулд гэртээ чигсэн би өнөөдөр сэтгэл мохай мөргөл хийх бай. Библи унших бай, зарах бай гэж болохгүй. Хэцүү үед бурхан минь заавар чадахгүй байна. Намайг заавруулж өгөөч гэж зааварч. Чадна биз дээ тий. Би амар ингээд тэр хүн амар мохай гэж ингээд тийм санаа ингээд гарч ирв. Бурхан минь гэж дуудаад тэр хүн амар мохай тий. Амар хэцүү юм тий. Гэв энэ гомдол биш заавар болцдог байхгүй юу? Хүндээ ярихаараа нэст нөгөө амар сайн надад хийсэн. Гэв энэ гин нүгэр болно тий. Гэтэ бурхан минь нөгөө амар сайн байна. Ямар хэцүү юм бэ гэв энэ заавар болцдог. Мөрөөгөө болцдог. Гоё. Тэгэхээр бурхан найз надад тийм сайхан амар тайван сэтгэлийг надад өгч чадахгүй. Бурхан бол надад амар сайн амар тайвныг өгч чаддаг. Тэгээд бид нар мэдж байгаа дахиад нэг удаа санаж тий. За дахиад нэг ханс чухал зүйл байгаа. Юу вэ гэхээр энэ ивэн тахилт гэдэг нь дангаа өргөдөхгүй байсан.
бэ гэхээр өмнө 7 хоногт номнол дээр гарч ирсэн шатдаг тахил. Шатдаг. Навсан тэр. Тэр зүйлээ эхлээд хийсний дараа заавал ивийн тахилыг хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр бүх махыг ингээд өөртөө идэхгүй чадхад тэгээд бурхандаа өргөдөг тэр мөрөгөө болохоор ямар мөрөгөө бэ гэсэн чинь өнгөрсөн 7 миний бүх гэм нүгэл бүх амьдралыг бурхандаа зориулж тэгээд загалмай дээр Иесус миний өмнө миний төлөө насгасан гэдэг дахиад нэг санаа тэгээд сэтгэлдээ ингээд нэгээд пэгэц нь юу вэ? Гимших сэтгэлдээ тийм өргөл ихлээр гимшээд тэгээд өөрийнхөө бүх юмаа миний гоёц муухай чамайг та бүгдийг аваа гэж ингэж загварсны дараа тэгсний дараа энтэйний ивийн тахилд тавих ёстой гэж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэхээр эсэндээ хүмүүстэй уулзъя. Тэгээ бурхантай уулзах тэгээ гоё штэ. Энэ сэтгэлээр зүгээр баяр хүртээгээрээ ирүүл зүгээр доо гэхдээ нэг талаар бол мөрөгөр гэдэг нь зөвхөн гоё юм бэ гэсэн биш. Гэхдээ өөрийнхөө сэтгэлийг гаргаад бүх юм та аваарэ гэж ингэж өргөсний дараа Иесусийн загаамд болсны дараа за Бурхны өмнө миний бүх гимшлийг дахиад нэг удаа гимссний дараа тэгсний дараа Бурхантай интээвантай болцдог. Тэгээд бас хүмүүстэй тэр махыг хувааж иддэг тийм баяр хүрийн нөхөрлөлтэй болцдог. Тэгэхгүй зүгээр шууд ирээд хүмүүсийн дундаа ороод тэгээ юм идэхээсээ эхэлдэг. Бид нар тэгээд мөрөглө хийсний дараа өдрийн хоол идэх шүү дээ. Тэгэхгүй ингээ хоол идэхлээр идээд ингээ мөрөглө хийхгүй сэтгэлээ юу юм загалмайтай холбогдоод ингээ Иесусыг бодохгүйгээрээ шууд зүгээр хүмүүсийн дунд орчих юм бол Иесусийн бид нарт хийж өгсөн арьсын хуцаас өмсгүйгээр Иесусийн зан чанар хайрын зан чанарыг өмсгүйгээр өөрийнхөө зан чанараа ааштай ингээд хүмүүсийн дунд орчих юм бол тэр нь гоё хамчаатай болж чадахгүй. Ханчруудаа чи яах вэ? Гайгүй. Тэ үргэлж байнга тэгж хийх болохгүй гэснийг бид нар энэсээ сурч байгаа юм зү. Ойлгооч. Ойлгоогүй болохоор чимээг байж байгаа юм биш үү тэ? Би надад айдаг. Юу ч хийж байгаа юм бол өөр жаагаад. Бурхан ойлгож өгч байгаа гэж бодсонаа. За гэхдээ ганц боломж байгаа. Ингээд өөрийнхөө сэтгэл амар сайн бэлдээ намайг устаараа бурхан минь миний бүх юм нөгөө бүх сэтгэл танд өргөё гэж заавал чигсэн юу ч бодохгүй зүгээр сүндээ нөгөө найз нэрээрээ гэсэн. Тэгэхээр ингээд ирсэн чигсэн жоохон бурхны ч мөн хүмүүсийн хайрыг олж мэдэх боломж жоохон байгаа. Тэр юу юм бэ? Өөр нэг хүн заяа. Энд юу хийсэн бэ? Мөрөглөг гэж байгаа хүн нь том малаас нэг нь аваа. Тэгээд тэрийгэ маха хинтээ хувааж идэрэй гэсэн бэ. Ятуу хүмүүс тэр хүн өөрөө сэтгэлээр баа юм заяа. Ягаад гэвэл бурхандаа мөрөглөө хийгээд өөрөө бурхны хайрыг амар их авсан. Тэгээд тэр хайрыг одоо хувааж өгч боломжтой болж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгснөө гэж сүмийн хүмүүс ямар гоё юм бэ? Хайр өгдөг гэдэг нь тэр сүмигчдүүд нь алидийн бурхны өмнө өөрийнхөө бүх сэтгэлээ гаргаад мөрөглөө маш сайн хийгээ бурхандаа байн уулздаг. Тэгээд бурхандаа шууд маш гоё хайр амар их хэмжээгээр авсан байхгүй юу? Тэгээд амар их учраас энийг хуваах гэж ингэ хичээдэг. Таардаг хүн болгондоо хэрүүжээ за хайр хувааж өгдөг. Тэгэхээр сэтгэлээр байн байгаас тэр хүн өөрөө мөрөглөө хийсэн хүн. Гэхдээ хүний мөрөглөө зүгээр ингэ хажууд ингэ идэх юм байна уу гэд амар ятуу заяа. Гэцээрээ мохоо eerөөс ягаад гэвэл 7 хоног турш өөрөө бурхантай уулзах чадаагүй. Бурханаас шууд сүнслэг хоолоо авч идэх чадаагүй. Тэгээд амар муухай ингээд хитүү байсан. Тэгэхээр сэтгэлдээ амар тайван байхгүй. Тэсүндээ яаж заагаад өөр нэг мөрөгчий
учраас нэг жижигхэн сүнсний хоолыг гоогаад ичдэг юм уу гэж бодоод ирдэг байхгүй юу. Тэгэхээр сүндээ юу мэдээж тэгээд хинээс чамаагүй ингээд хуваацаад тэгээ хайртай бүхний ивэртэй болоод явж боломжтой. Тэгтээ дандаа ядуу байж байгаа хүнээс гоогаад тэр бүхний хоолыг идэх юм уу? Эсвэл өөрөө баян болцоо өөрөө хувааж өгдөг хүн болно уу? Таны сонголт. Хувааж өгдөг баян хүн болчихвол гоё штэ тий. За. Тэр дандаа сүнслэг талаар ядуу учраас өнөөдөр сүндээ очоод нэг ганцхан юм идэх юм байна уу хуйлаа гэж боддог хүн нь ингээд заавал нэг юм сүнслэг ах хэлснээр ингээд заавал ингээд дандаа тэгсэн үү юу ингээд уран шүлж өгөх хэрэгтэй. Тэгээд сүнслэг хоолой ингээд хувааж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд сүндээ явахгүй. Тэгээд бурхан дөрөв бүрцэн. Тийм сэтгэлд амархан болцдог. Тэр чинь яг уу бурхны хүүхдүүд мөн. Гэхдээ жоохон хүүхдүүд. Жоохон хүүхдүүд чинь өөрсдөө хоол хийж чадахгүй байгаа шүү дээ. Нэг хүүхдүүд нь заавал ингээд тоон идүүлж өгөх ёстой. Тэгэхээр бид нар сүндээ амар удаан явсан хэрнээ жоохон сүнслэг талаар жоохон ч юм уу, ядуу ч юм уу. Тэр тэгээ 30-40 жил яваад байвал гоё. Хичээтэй. Тэгээд том болоо сүнслэг талаар том болоо, баян цолоо, тэгээд бүх хүмүүс дандаа гэдэг бурхны өгсөн хайрыг хувааж өгдөг. Тийм хүмүүс болж байгаа. За. Дуста. Ганц хэсгийг уншаад тэгээд дуусгий. Бүгдээрээ өдөр болгоо. За ийм баян хүн сүнслэг талаар баян хүн болохын тулд хамгийн түрүү юу хэрэгтэй вэ? Шатад дахиж хэрэгтэй байгаа шүү дээ. Тэр чинь би бүгдээр өглөө оройгоор надад шатад дахиж өргөөрэй гэж яг бичсэн байна. Өглөө оройгоор. 3 удаа ч юм уу 2 удаа 1 удаа гэж хэлээгүй. Тэгэхээр шатад дахижийг бурхантай үйлцдэг тэр мөргөлийг өглөө оройгоор заавал хийх ёстой. Ойлгож байна уу? Тэр мөргөл гэдэг нь заавал ингээд 3 цаг ингээс буугаад тэр яаж байгаа биш шүү дээ. Бурхантай уулзах цаг гаргаад тий загвараа библиэнийгээ нэг уншаад бодоод дахиад загвараа баялаа. Өнөөдрийн хоол хангалттай замтай биш ээ. Өдөр болгон бид нар ядаж 2 удаа хоол идэх шүү дээ. Ганц удаа идвэл амар өссөн шүү дээ. Сүнслэг хүнс яагаад та 2-3 удаа идвэл бүр гоё тий их идвэл бүр гоё. Ингээд махан биеийн хоол болохоор их идвэл амар ингээд боддогч тий хүнд очдог. Гэхдээ сүнслэг хоол чинь тийм биш. Хязгааргүй их идэж боломжтой. Гэхдээ ядаж 2-оос дэшээ гинэ. Тэгэхээр өглөө ороо ядаж бурханд заавал 5 минут гэсэн 10 минут гэсэн загварах цаг гаргаад бие уншаад бодоод дахиад загвар энэ юу гэсэн үг бурханаас ойлгохгүй дахиад ярьж өгөөч. Эсвэл би өнөөдөр ийм их ажилтай байна намайг надад та хүч өгөөч юм уу те. Манаас мэгтэй ингэсэн хийж байгаа гэж мэдчихэна. Гэхдээ олон мэл үйлсгүйгээд тэгээд би ч яг чадлаа. Тэгээд манай өөрийнхөө гэр бүлтэй бас хувааж өгөх боломжтой хайртай болох дахиад олон удаа бурхантай уулзвал гоё шүү дээ. Иесусыг дахиад өдрөөр ингэж баян болцоо өөрийнхөө гэр нүгэл чамаагүй өөрийнхөө ажил хобби өөрийнхөө дуртай юм дургүй юм өөрийнхөө цаг тэгээ өөрийнхөө мөнгө өөрийнхөө санаа зовол тэгээ өөрийнхөө өвчин өөрийнхөө баяр хөөр бүх юмаа бурхандаа өргөө бурхандаа хандаа тэгээ бүхний дотор амар тайвныг олдог тэгээ тэр амар тайван болон бүхний хайрыг хуваалцдаг тийм сүнслэг баян Христэд итгэж болцгоё. За баярлалаа. Бид нар маш хайртай учраас үргэлж өдөр болгон дандаа уулзах хүсдэг байгаа нэ. Бид нар айгу олон удаа таныг орлоод өөрийнхөө амьдралаа тусдаа авч явъя гэж таныг мартаад тэгээ явдаг байлаа. Тэгээ одооноос тэгмээр
тантай уулзаж таны зааж өгсөн, ивэж өгсөн хайраар дүүрэн болоод хажууд байгаа гэр бүл найзууд тавдаг бүх хүнд таны сэтгэлийг, таны хайрыг хувааж өгдөг тийм сүнслэг баян хүн болмоор байна. Гэтэ бидний сүнслэг хүч айгүй суултай. Өнөөдөр ингэж ойлгоод сонсоод болсон ч гэсэн өнөө орой ч юм уу маргааш өглөө мартаж магадгүй. Та дахин бид нарыг сануулж өгөөч. Өдөр болоо тантай уулзаад баяр жаргалтай бусад хүмүүстэй бас таны хүчийг хувааж өгөх боломжтой тийм хүчтэй баян хүн болгож өгөөч бүгдээ. Өнөөдөр тэгээ сүндээ ич амжаагүй сэтгэлээрээ үлсэн ч юм уу тэгээ биеэрээ үлсэн ч юм уу завгүйсэн ч юм уу сүндээ ич амжаагүй баян эрхчдүүдийг та бодож өгөөч. Бид нар одоо номноос сонсоод өргөрлөө хийгээд авсан алтан ивэлийг тэр хүмүүстэй та хувааж өгөөч. Олон билүү 2 дахин суулгаж өгөөч. Үргэлж бид нар тантай хайрж өгсөн баярлалаа. Бид нар ч гэсэн тантай